Шинэ ерөнхий сайд ерөнхий чиглэлийнхээс бусад яамд дэд сайд байх шаардлагагүй гэж үзэж, зарим яамдыг дэд сайдгүй ажиллуулах хэрэглээ. Олон нийт татварын багц хуулийн шинжилгээг нүдээ ширхтэл хүлээсэн ч Зандан шатрын засгийн газартай хамт буцаагджээ. Улсын их хурл өөрийнхөө дэгийг ч үндсэн хуульд нийцүүлэлгүй явсаар өдийг хүрчээ. Эрүүдэн шүүх гэмт хэргийн тоо жил дараалан өсжээ. Махны экспорт өнгөрсөн онд 20% нэмэгдэж 85 мянга гаруй тонн мах экспортлжээ. Арайм төргөө зөвчтэй Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Өчигдөр улсын их хурл өглөөнөөс орой болтол хуралдсны эцэст учирлыг улсын их хурлын даргаас чөлөөлж ерөнхий сайдаар томилсон. Түүнийг ерөнхий сайдаар томилох чуулганы хуралдаанд 100 гаруй гишүүд оролцож 50 шахман асуулт асууж үг хэлсэн. Иймдээ өчигдөр оройны чуулганы хуралдаанаас шинэ ерөнхий сайд цаашид хэрхэн ажиллах вэ гэдэг ерөнхий дур зураг тодорхойлсон гэж хэлж болно. Тэрээр юун түрүүнд дэд сайд нарыг цөөлж яамдын дэрэгдэх хөгжлийн төвүүдийг татан болгоно гэж амлалаа. Мөн хямралтай цаг үеийг давахын тулд гашуун шийдвэр гаргана гэдгээч хэлж байлаа. Зандан шатрын засгийн газар төрийн бүтцийг данхайлгасан нэг шийдвэр гаргаж байсан нь 16 дэд сайдыг томилсон явдал явлаа. За үүнийг сөрөг хүчин эсэргүүцэж дэд сайд нараа эргүүлэн татахыг шаардсаар ирсэн. За тэгвэл шинээр томилогдсон ерөнхий сайд ерөнхий чиглэлийнхээс бусад яамд дэд сайд байх шаардлага үгих байр суурьтай. За тодорхойлбол эдийн засгийн хөгжлийн яам, гадаад харилцааны яам, сангийн яам, хууль зүйн дотоод хэргийн яамнаас бусад яам дэд сайдгүй ажиллана гэж тов тодорхойлсон юм а. За мөн бусад бүх салбаруудад чигүүргийн шинжилгээ хийж төрийн бүтцийг цонхон болгоход анхаарна гэлээ. За түүнчлэн гишүүдийн асуултад хариулахдаа хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах тухай нэг биш удаа хүндсэн. За өнгөрсөн оны 100 ерөнхий сайд учрал эдийн засгийн хөгжлийн сайд байхдаа 2026 оны эдийн засгийн чуулганаас өмнө хөрөнгө оруулалтын хуулиа баталж чадахгүй бол форум хийж чуулга болиё гэж хэлж байсан. За харин одоо тэрээр засгийн газрыг тэргүүлж байгаа учраас удаан хугацаанд хүлээгдсэн хөрөнгө оруулалтын хуулийн шинжилгээг боловсруулж улсын их хурл руу оруулж ирэх хангалттай эрх мэдэлтэй болж байна. За мөн бизнесийн орчин чөдөр тушаа олдог шийдвэрүүдийг цуцалж заавал хууль батлах гэж хүлээхгүйгээр засгийн газрын төвшөндөө хугацаа алдалгүй шийдэд явна гэдгийг тэрээр хэлж байлаа. За түүнчлэн no surprise зарчим буюу төр гинтийн шийдвэр гаргаж бизнес эрхлэгчдэд хүндрэл дарамт учруулахгүй гэж амлаж байлаа. За мөн авилгатай тэмцээж авилгачтай гар ирэхгүйгийг өмнөх ерөнхий сайд нарын баримталж ирсэн зарчмыг үргэлжлүүллээ. Харин улсын хурлын гишүүдийн зүгээс ерөнхий сайдын хэлсэн үг үнэхээр үнэн эсэх нь засгийн газрын сайд нарын томилгооноос тодорхой болно гэж үзэж байгаагаа мусангүй. Авилга хулгайтай эвлэхгүй гэдэг ардын намын дарга нь яриад идэг. Би энийг авилга хулгай ингээд би энэ ээжлэг дэлгээд идэг. Тэгээд та энэ хүмүүстээ ямар хариуцлага тооцох? Хуулийн өрөөнд ямар ажил хийх? Гэмт хэрэгтээ яаж тэмцэх? Өнгөрсөн хугацаанд хангалттай би энийгээ дэлгэглээ шүү дээ. Хангалттай би энийгээ ярьлаа шүү дээ. Тухайн 2-3 хүний хооронд үүссэн асуудлыг бол хуулийн хэлтийн байгууллагыг би шалгуул гэж байна. Намын даргын хувьд бол хяналтын хороо ёс зүйн хороогоороо хариу арга хэмжээнүүдийг аваад тайлбар мэдээллийг нь сонсоод явж байгаа. Авилгатай тэмцэх хамгийн зай шийдэл бол энэ дижитал засаглал. Хүнээс хамааралгүй шийдвэр гаргах. Тэр зөвшөөрөл лицензүүдийг манай засгийн газрын үед 100% цахимжуулж зөвхөн цахимаар зөвшөөрөл лиценз олгодог болно. Энийг зөвхөн big data дээр суурлаад химэл оюунаар олох ажлуудыг хийн. За нөгөөтэйгүр урд хөршид нүүрсийг удаан хугацаанд хямд үнээр нийлүүлэхээр тохиролцсон байж болсон шүү гэх харбины гэрээг хянан шалгах асуудал дээр засгийн газрын тэргүүн ямар байр суурьтай байгаа нь өчигдрийн чуулганы хуралдаан дээр тодорхойллоо. Энэ харбины гэрээ гэдэг нэг юм байгаа. Энэ сонсгол нь явах уу явахгүй юу? Бид нэр одоо мэдрэхийнхээ хүрээнд энэ нүүрстэй холбоотой энэ төр хороо байгуулах бид бүхний санаачлагыг та нар одоо дэмжиж гэнэ үү, дэмжихгүй байна уу? Нэгэнт бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа учраас за үүн дээр бол бид нэр тал талаас нь одоо энэ бол гурвалсан асуудал зөвхөн одоо тэр үн дээр нь ярих асуудал юм аа. Тэрнээс биш тэр хэл холболтын асуудал бол огтын хамаагүй гэж зааглаж ярихгүй бол мэдээл дутуугаас бид нар одоо их хурл дээр орж сонсгол хийгээд үүний орд бол бас хоёр улсын хоорондын одоо засгийн газар хоорондын байгуулсан гэрээнд янз бүрийн одоо үл ойлголцол үүсгүй гэдгээс бол
болгоомжилдог. За мөн төсөв алдагдaltaй алдагдaltaгүй байх ёстой тухай маргаан төсөв хэлэлцэх бүр өрнөдөг. За ерөнхий сайд учрлын хувьд төсөв тодорхой хэмжээнд алдагдaltaй байж энэ эдийн засгээ идэвхжүүлдэг гэж үзэж байна. За түүний энэ ярианаас эх оны төсвийг алдагдaltaй байхаар боловсруулж магадгүй гэх таамаг урган гарч байна. Үндсэн хууль зөрчсөн гэх асуудалд холбогдсноос хойш нам гүн байсан Улсын их хурлын гишүүн Булган Туяа өнөөдөр анх удаа ам нээлээ. Тэрээр өөрийг нь үндсэн хууль зөрчид хүргэсэн Улсын их хурлын дэгийн тухай хууль сүүлийн 6 жилийн туршид хэрэгжиж ирснийг хэлж байлаа. Нэг ясандаа Улсын их хурл өөрийнхөө дэгийг ч үндсэн хуульд нийцүүлэлгүй явсаар өдийг хүрчээ. Харин өнөөдөр Улсын их хурлын чуулганаар энэ асуудлыг хэлэлцлээ. 5 хоногийн өмнө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ерөнхий сайд асан Зандан Шигтэр 5 сарын өмнө ч мөн огцорч байсан. За тухайд ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа үндсэн хууль нийцээгүй гэж үндсэн хуулийн цэц дүгнсэн байдаг. За ингээд тухайн өдрийн чуулганы уралдааныг даргалж байсан Булган Туяа гишүүнийг үндсэн хууль зөрчсөн гэж үндсэн хуулийн цэц дүгнсэн. За тэгвэл энэ түүний буруугаас биш дэгийн тухай хуулийг үндсэн хууль нийцүүлж батлаагүй Улсын их хурлын гишүүдийн хайн хандлагатай холбоотой гэж зарим гишүүд ярьж байна. За хамгийн оржонтой нь дэгийн тухай хуулийг батлах үед ажлын эсхийг ахалж байсан Бямцогт гишүүн 5 сарын өмнө засгийн газрыг төлөөлж үндсэн хуулийн цэцэд маргаан үсгэсэн талаар Булган Туяа гишүүн ярьлаа. Булган Туяа дэд даргын хувьд энэ хуулийн хугацаанд багтах гэж л хөрхийн амьтаа пүрэв гаргаас өглөөний 9 цагаас ахуулаад эрцийнхээ бүртгэлийг нээж эхлээд шүнжэнгөө гуйгаал маргааш өглөөнөө тэгэл арай гэж эрц бүрдээл явсан байгаа юм штэ. Бас л яг энэ үндсэн хуулийн энэ хоногтой холбоотой л байсан байхгүй юу? Хоног нь өнгөрчгөөд чуулганыхаа эрцэд орохгүй бол энэ үндсэн хуулийн хугацаатай ийм асуудалд орохгүй бол яах вэ гэдэг асуудлыг ч гэсэн бид нар цаашдаа бодох ёстой юм байна шүү гэдэг ийм саналыг зайлшгүй хэлмээр байна. Үндсэн хуулийн дээр 3 хоног гэж заагдсан байгаа юмыг их хурлын дэгийн тухай хуулийг оруулж ирэхдээ 7 хоног болгож оруулж ирсэн. Тэгээ энэ дээр бол ямар нэгэн байдлаар их хурл дээр дахиад нэг юм танилцуулах бол шаардлагатай гэж би зүгээр хувь гишүүний хувьд үзэж байгаа. Мэдээ цэцгийн төгөлтөөр дэмжиж байгаа. Цэц үндсэн хууль бол хамгаалж байна. Ер нь цаашдаа бид нар үндсэн хуулиа ингээд дээдлэн сахина гэж тангараг өргөчөөд ингээд өөрчлөөд үг үсгэн дээр нь тоглолт хийгээд яваад байх хэрэгтэй. Улсын их хурл ийм үндсэн хуулийн зөрчилтөй дэгийн хуулийг баталсан үнэн одоо энэ хуулиа боловсруулаад засгаад боловсруулж байна гэдэг ийм тайлбараа өгсөн. Энд ичээд байх юм, гайхаад байх юм ерөөсөө байхгүй. Одоо бид нар дэгийн тухай хуулийн 101-1, 102-1-ийг үндсэн хуулийн 43-1-т нийцүүлж хуулийн хугацаанд нь засаж залруулж орж ирэх үүрэгтэй. Улаан цагаан үндсэн хуулийн дээр цаг нартай хинж ойлгохоор юмыг бичсэн байхад үнийг нэг ойлгоо зөв тусахчихгүй дээ гэж. Тэгээ энүүн дээр тухайн үед манай Бямцаг сайд ажлын хэсгийг ахлагчаар ажилласан бэл. Дэгийн тухайн хуулийн ажлын хэсгийг ахлагчаар. Тэгээ сая үндсэн хуулийн цэцээр үндсэн хуулиа хамгийн сайн мэддэг хүн гэж очиж эсрэг талаас очиж маргасан. Ийм ойлгомжтой юмыг үндсэн хуультайгаа нийцүүлээд дэгийн тухай хуулийн дээр тусгаж чадаагүй байж өнөөдөр улсын их хурлыг ийм нөхцөл байдалд өнөөдөр хүргэсэн үнэн шүү дээ. Улсын их хурл аливаа хууль тогтоомжийг батлахдаа үндсэн хуулийг чиглэл болгож нийцүүлэх учиртай. За гэтэл хууль тогтоож хууль баталдаг улсын их хурлын гишүүд өөрсдөө улсын их хурлын дэгийн тухай хуулиа батлахдаа үндсэн хуультай нийцэж байгаа эсийг нэгтлэлгүй үл тожээ. За энэ бол гишүүд ажилдаа яаж ханддгийг нэг жишээ болж байна. За энд цаашид баталж гаргаж байгаа хуулиудаа сайтар нэгтэлж үг үсгүүрийнх нь ач холбогдол утга агуулгыг нь ухаж тонгох ёстойг зарим гишүүд хэлж байлаа. За энд ч өнөөдөр улсын их хурлаар хэлэлцсэн үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж гишүүдийн олонх нь үзэж байлаа. Татварын хуулийг өнөөдөр дахин эгүүлэн татлаа. Ингэснээр иргэн аж ахуйн нэгжийн нуруунд ирэх татварын ачааллыг 2.7 их найд төгрөгөөр хөнгөлөх татварын багц хуулийн шинжилэл ахиад хүлээгдэх нөхцөл байдал үүслээ. Учир нь оны өмнөхөн улсын их хурлд өргөн барьсан хуулийн төсөл Зандан шатрын засгийн газартай хамт буцаагджээ. Ингэснээр шинээр бүрэлдсэн засгийн газар дахин татварын багц хуулийн төслийг боловсруулж улсын их хурлд 3 дахь удаага өргөн барихаар болж байна. Шинэ засаг байгуулах бүрт татварын багц хуулийн төслийг боловсруулж улсын их хурлд өргөн барьдаг цэглэлийг 3 дахь удаага 5 дахь болж байна. Учир нь намрын чуулган хаахын алдаад ам ултас улсын их хурлд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг учрлын засгийн газар дахин боловсруулж өргөн барина гэдгээ мэдээллээ. Өчигдөр шинэ засгийн газар бол хувийн хвшлээ дэмждэг, баялаг бүтээгчдийгээ дэмждэг, эдийн засгийн эрх чөлөөний төлөө бизнесийн саад дотгор учруулад байгаа бүх саад бэрхшээл хүнд суртлуудыг чөлөөлдөг засгийн газар байна гэдгийг илэрхийлсэн учраас эдийн засгийн эрх чөлөөний хуулийг дагалдуулсан 20 гаруй хуулийг тухайн үед бэлдсэн байсан энэ хуулиудаа нэгт
итгэж дахиж өргөн барина. Татврын хуулийг өнөөдөр эргүүлэн татлаа. За энэ татврын багц хуулийн анхны бас ажлын хэсэгт би өөрөө орж ажилласан. Хоёр дахь дахиад засгийн газар гараад дахиад эргүүлэн татсан хуулиа. Дахиад бас ажлын хэсэг гараад би бас дахиад орж ажилласан. Дахиад татчихлаа. Тэгэхээр энэ бол цаг алдж байгаа. Аж ахуй нэг 60 дэргэдийн одоо татврын ачаа дарамт хүнд гадаад нөхцөл байдлаас хүндэрчлээ. Эдийн засгийн нөхцөл байдал ч гэсэн аж ахуй нэгжүүдэр хүнд байгаа шүү дээ. Ийм үед бол бас буруу зүйл гэж харж байгаа. Олон нийтэд татврын багц хуулийн шинжилгээг нүдийн ширхтэл хүлээж байна. За гэтэл засгийн газраас энэ хуулийг батлахгүй удаашруулж байгаа нь төсвөө бүрдүүлж чадахгүй байгаатай холбоотой гэж зарим гишүүд шүүмжиллээ. За өнгөрсөн жил төсвийн орлого 2.1 төгрөгөөр тасарсан. За одоо 700 тэрбум төгрөгт хүрсгэлээ. За энэ нөхцөлд татврын шинжилгээг хийж ихвэл төсвийн орлого дутна гэдэг өнцгөөс хуулийн төслийг батлах гэж яарахгүй байна гэж байлаа. Ерөн засгийн газар ийм заллин маягийн юм хийж болохгүй л дээ. Нэг хууль өргөн барьчаад тэгээд дараагийн засгийн газар буюу төсвийн нөхцөл байдал хүндрэхээр нөгөө хуулиа татаад авчдаг тийм. Ийм зүйл бол дахиж давтарч ерөөсөө болохгүй. Татврын шинжилэл бол Монголын одоо эдийн засаг бизнесийн орчинд хүмүүсийн амьдрал амжиргаанд бол яаралтай засах ийм шаардлага бол байна шүү дээ. Тэгээд шаардлагатай зүйлээ хугацаанд нь хийж чадахгүй байгаа үндсэн шалтгаан бол төсвөө бүрдүүлж чадахгүй байгаатай л холбоотой. Тэгэхээр төсвийн бүрдэлд одоо 700 тэрбумаар тасарсан байна гэж байгаа. Нэггээр хэлбэл 26 оны төсвийг батлахдаа маш хариуцлагагүй хандсан байна. Иргэн аж ахуйн нэгжийн нуруунд ирэх татврын ачааллыг 2.7 төгрөгөөр хөнгөлөх татврын багц хуулийг шинжилэл энэ хаврын чуулганаар батлагдах хэсэг нь эргэлзээтэй байна. За учир нь 2027-2028 оны төсвийн хүрээний мэдээллийг 5 сарын 1-нд өргөн барина. За харин 2027 оны төсвийн төслийг эрх намраас улсын хуралд өргөн барьдаг. За ийм нөхцөлд удирдал хүлээсэн татврын багц хуулийн шинжилэл дахин нэг хавар намрыг давхуулж байна. Өөрөөр хэлбэл 126 гишүүнтэй парламентын бүрэн эрхийн хугацаа талтаа орж ажлынхаа талыг нугалчихсан байх хугацаанд нэн тэргуунд ярьсан татврын багц хуулийн шинжилгээг хийж чадахгүй байсаар 3 дахь жилийнхээ нүрийг үнсгэнэ. Цагдаа сэтгцэн эрүүл мэндийн байгууллагын ажилтан алба хаагчид иргэний бие талдаж эрүү шүүлт тулгаж байгаа дүрс бичлэгүүд Мерсер цахим орчинд цацагддаг. За яг ийм гэмт хэргийн тохиолдол өнгөрсөн онд 31 удаа гарчээ. Угтаа бол эрүү шүүлтийн асуудал хариуцсан тусгай нэгжийг хүний эрхийн үндэсний комиссийн дэргэд байгуулсан ч энэ газрын хараат бус байдлын асуудал яригцаар байна. За 3 сарын өмнө Сонгон хайрхан дүүргийн цагдаагийн алба хаагч нэг иргэний биед халдаж хэрэг хүлээлгэх зорилгоор дахамталж толгой шилд хэсэгт нөвшөрлөж нэр төрөгийн доромжилсан бичлэг цахим орчинд цацагдсан. За энэхүү дүрс бичлэгт гарсан цагдааг ажлаас нь чөлөөсөн тухай холбогдох хаалтнаас мэдээлж байсан. За ил гарсан тохиолдол нь энэ болохоос биш хаалттай хаалганы цаана яг ийм үйл явдал 2024 оноос хойш 60 удаа бүртгэгдсэн байна. За эдгээр хариуцлага тооцох зөвлөмжийг хүний эрхийн үндэсний комиссийн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажлын хэсгээс хүргүүлдэг. Гэвч эцсийн дүндээ энэ зөвлөмжийг хэрэгжүүлэх хэсэг нь тухайн байгууллагын даргын өнгө үзмжээс шалтгаалдаг байна. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал ирсэн гишүүний зөвлөмжийг хүлээн авсан байгууллага албан тушаалтан бол 30 өдөр заавал биелүүлж бичгээр мэдгэх үүрэгтэй. Биелүүлээгүй бол буцаага тэр хүний одоо албан тушаалаас бууруулах, огцруулах, чөлөөлөх, хуулийн этгээдийг татан буулгах, төдөлзүүлэх саналыг бол хөргүүлдэг. Зөв саналыг хөргүүлдэг. За энийг бол томилсон байгууллага албан тушаалт нь өөрөө ямар одоо хариуцлага тооцохоо шийдвэрлэдэг. Өнгөрсөн онд бол 23 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан. За харамсалтай нь бол яг одоо гишүүний хөргүүлсэн саналын дагуу бол шийдвэрлсэн энэ хариуцлага тооцож байгаа асуудал бол ховор байгаа. Дотоод журмаараа юм уу бусад хуулиараа ингээд албан тушаалаас өөрчлөхгүй чөлөөлөхгүй зөвхөн сануулгах ийм шийтгэл оноож байгаа. Шүдгүү орслын юм биш үү? Саналаа өгдөг. Тэгээ эрүүдний шүүлт хийсэн холбогдох албан тушаалтнууд томилсон албан тушаалтнууд нь ямар арга хэмжээ авах нь тэдний эрх үүрэг гэдэг ингээд биднэрт ямар ч эрх мэдэл байхгүйгээд ингээд сууж идэг. Тийм учраас энэ төрлийн гэмт хэрэгч нь буурахгүй байхгүй. Тэгэхээр та нар одоо цаашдаа энэ хууль зүйн байнгын ороотойгоо хамтарч, хууль зүйн яамтайгаа хамтарч энэ одоо дагсан хариуцлагын асуудлыг чангаруулах асуудлыг ярьж хэлж Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны ажлын хэсэг за өнгөрсөн онд цагдаагийн алба хаагч нар иргэнд эрүү шүүлт тулгаах гинтэргийн шинжтэй 20 гаруй зөрчлийг илрүүлсэн байна. За гэвч энэ нь бодит тоо гэдэг нь эргэлзээтэй. Тухайлбал эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажлын хэсгээс гинтийн байдлаар цагдаа шүүхийн байгууллагад очиж эрүү шүүлтийн нөхцөл байдлыг шалгадаг. За гэтэл энэ ажлын хэсэгт байгаа хүмүүс нь хараат бусаар ажиллаж байгаа хэсэг нь маргаанд авлаа.
Одоо миний мэдж байгаагаар яг энд сууж байгаа энэ бие бүрэлдэхүүний энэ байгууллагын бие бүрэлдэхүүний тал нь цагдаагийн академийн багш байсан хүмүүс сууж байна. Гэтэл энэ нэгжийн харьяалан шалгах ёстой урьдчилан сэргийлэх нэгжин дандаа цагдаагийн байгууллага нөгөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба. Яг тэр хүмүүстэйгээ дандаа хамт ажиллаж исэн хүмүүс. Тэгэхээр чи энэ чинь нөгөө бие даасан байдал гэдэг чинь яг энэ хангагдаад байгаа мó хангагдахгүй байгаа мó? Энэ олон улсын байгууллагын чинь нэг удаа ирээд хорход шүн очоод гинтийн шалгалт хийх гэтэл бүх дарга нар нь мэдсэн байсан гэж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр эн чинь нууц авах хэвээр, дарга мэдэхгүй авах хэвээр, тэр хөрөнгө мөнгөө зарцуулдаг нь бүгд ингээд хараад бус байтал дандаа даргаас юм. Тэгэл мэдээл задардаг, очиход бүх хүм юм ингээд юу ч болоогүй юм шиг ингээд байждаг. Ирүүшүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн ирүүшүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайлан танилцууллаа. За гэвч энэ тайлан хийсэн ажлынхаа том мэдээллийг дурдсанаас биш яг ямар үр дүн гаргасан тухай мэдээлэл хомс байгааг гишүүд хэлж байлаа. За хараад бусаар ажилдаг 8 хүний бүтэц бүрэлдэхүүнд энэ нэгжид багтаж байгаа хүмүүс нүртэл өмнө нь цагдаа шүүхийн байгууллагад ажиллаж байсан хүмүүс байгаа нь за эргээд хараад бус байдалд сөргөөр нөлөөлж болцсошгүй. Энэ цаашлаад эрүүтэн шүүлтийн бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулж байж болцсошгүй нөхцөл рүү түлхэж байгааг сануулж байлаа. Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт 6.8% хүрэхэд хөдөө аж ахуйн салбар 2.91%-ийг бүрдүүлжээ. Хөдөө аж ахуйн салбарын эдийн засаг өнгөрсөн оны мөн үеэсээ 35%-аар өссөн үзүүлэлттэй байна. Үүнд махны экспорт гол нь нөлөөлжээ. Тухайлбал 2024 онд 71 мянган тонн мах экспортлож байсан бол өнгөрсөн онд 85,400 тонн мах экспортлсон байна. Ирэх жилүүдэд махны экспорт улам нэмэгдэж хөдөө аж ахуйн салбарт хэлэх хандлагатай байгааг холбогдох албаныхан мэдээллээ. Одоогоос 2 жилийн өмнөх зуднаар 28%-аар агшиж байсан хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт 30% хүрчээ. Үүнд тус салбарыг дэмжих төсөл хөтөлбөрүүд болон махны экспорт гол нь нөлөөлжээ. Тус салбарын нийт экспортын 60 орчим хувийг махны экспорт эзлэж байна. Манай улс 20 гаруй улс руу махны экспорт хийж байгаа юм. Өнгөрсөн онд л гэхэд махны экспортын дүн 260 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 1.2 их наядад хүрсэн. Үүнд Казахстан, Узбекистан зэрэг улсууд руу махны нийлүүлэлт эрчимтэй өссөн нь нөлөөлжээ. Цаашлаад Кувейт, Сауди Араб, Египт зэрэг улсууд руу махны экспортоо тэлэхээр төлөвлөсөн гэдгээ холбогдох албаныхан хэллээ. Махны экспорт нэмэгдэж байгаа эдийн засгийг солонгоруулах боломж гэдгийг салбарын мэргэжилтнүүд илэрхийллээ. Цааш иргэд одоо дэлхийн бусад одоо махтаа өрсөлдөх нэг том зах зээл жишээ нь тэнд. Энд одоо тулгарч байгаа том асуудал нь логистикийн асуудал гэж байна. Одоо яаж тээвэрлэж хүрэх вэ? Ялангуяа одоо сэврээс махыг 20 цагийн дотор 20-24 цагийн дотор одоо эцсийн хэрэглэгчд хүрэх ёстой байдаг. Онгоцоор явах уу? Онгоцоор явах шууд нислэг байдаг ч гэх юм уу. Нэг иймэрхүү одоо бэрхшээлүүд бол байгаа. Гэвч одоо бид мал амьтанд тэтгэрийн гаралтай түүхэд бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлогыг бол одоо үргэлж одоо том бодлого болгоод ажиллаж байгаа. Олон улсын 20 зэрийн дэглэн болон малын халдвар төвчний гаралт нь махны экспортод том тээг болдог. Тэр дундаа бэлчээрийн мал, шүлхий, мялзан, хоньны цэцэг гэх мэт өвчнөд нэрвэгдэх нь өндөр байдаг. Гэтэл манай улсын 58 сая толгой малын 80% нь вакцинжуулалтад хамрагдаагүй байна. Вакцинжуулалт болон махны чанар тээвэрлэлтэд сайжруулж чадвал манай улс жилд экспортоо 2 дахин нэмэгдүүлж 170-аас 200 мянган тонн мах гадагш гаргах боломжтой гэж тооцоолжээ. Бэлчээрийн нэг юм цөлчтөс үүдэлтэй асуудлаас болоод махны гарц бунгасан, дээрэс нь өөхний гарц нэлээд нэмэгдсэн. Тэгэхээр өөхөнд харга их авдаг болчиход байгаа. Тэгэхээр яалтчгүй сүүлийн үед бол бид нар экспортын чиглэлээр үржүүлэх мал үржүүлэхийн тулд яалтчгүй хагас зарчимсан мал аж ахуй гэдэг зүйл рүү орох хэрэгтэй болж таарад илээ. Судалгааны үрд бол тийм дүгнэлтэнд хүрсэн. Бүгд найрамдах Хятад ард улс болон булангийн орнуудын ирэлт манай улсын махны экспортод илүү жинд арж байна. Тэд ихэвчлэн дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах болон адууны махыг сонирхдог гэлээ. Манай улс 58 сая толгой малаас жилд 20-оос 30%-ийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэж тооцоолжээ. Махны экспортыг тэлхийн тулд махны чанар гарал үүслийн баримт бичиг болоод богино хугацаанд тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэх нь чухал гэлээ. Улсын хэмжээнд энэ жил 22.4 сая толгой мал төлөх урьдчилсан тооцоолол гарчээ. Энэ нь өмнөх жилээс 2 саяар буурахаар байгаа үзүүлэлт төдийгүй ур амьсгалын өөрчлөлт гам болон зудтай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Одоогийн байдлаар мал төлөлт 9.3% байгааг холбогдох албанаас хэллээ. Төлөлтийг бүсээр нь авч үзэх юм бол баруун бүсэд хамгийн өндөр байна.
хагас жилийн тооллого бол 6 сард улс орон даяар зохион байгуулна. За мал төлөвлөлт бол одоо яг өрнөж. За яг өнөөдрийн байдлаар том малын зөв ус хорогдол бол улсын хэмжээнд 145.3 мянган толгой байна. За үүнээс цагаан болон цагаан нар цудурхуу цас ихтэй байсан бүс нутгуудад ялангуяа Өврангай, Булган, Уус зэрэг аймагуудад том малын зөв ус хорогдол өндөртэй байна. Энэ онд бол 22.4 сая хэлтгч мал төлөвлөхөр байна. 2025 оны тухайд бол 20.4 сая толгой төлөв хүлээж авсан. Нийслэлийн хэмжээнд 21 байршилд шар усны үеэр буух эрсдэлтэй байгааг холбогдох албанаас мэдээллээ. Эдгээр байршилд үерээс хамгаалсан далан суваг шуудуу байгаа хэдий боловч аж ахуй нэгж болон өрхөөд хог үнс бохироо хийж бөглөрл үүсгэн шар усны үеэрийн эрсдлийг нэмэгдүүлж байгааг анхаарууллаа. Тухайлбал одоогоос 3 жилийн өмнө дарих орчимд үер бууж 1500 иргэнд эд хөрөнгө эрүүл мэндийн хохирол учирч 4 иргэн нас барсан. Үерээс хамгаалах далан суваг шуудуу бөглөрсөн байсан нь тухайн үеийн үерийн эрсдлийг улам нэмэгдүүлсэн. Энэ байршилд хаврын улиралд шар усны үер буух өндөр эрсдэлтэй. Гэтэл оршин суугчид нь үерийн далан суваг руугаа үнс болон ахуйн хаягдлаа хийж бөглөрл үүсгэж байна. Уг нь бол тус хорооны зүгээс 7 хоног бүр далангаа цэвэрлдэг гэлээ. Цэвэрлэл маргааш нэмөө нөгөөдөр нэмөө 2-3 хоногийн дараа эргээл яг байдаг ингээл хүмүүс шуудатай хог ч юм уу авчраад барьж яваа хогоо ч юм уу ингээл шидчихэл явдаг байхгүй. Далан сувгууд руу маш их хэмжээний ахуйн хог хаягдал хаях, угаацсан хийх иймэрхүү нөхцөл байдлууд бол маш их гарч байна. Дээрх одоо ахуйн хог хаягдал нь далд гаргалгаа хоолойг бөгөлснөөс болж энэ тухайн одоо үерийн хамгаалалтын далан сувгууд үерийн эрсдэл үүсэх нөхцөл байдлыг бол бүрдүүлж байна. Мөн дээрээс нь одоо замталбаа үйлчлэгчнэр санаатай болон санаандгүй байдлаар одоо энэ замталбаа цэвэрлж байхдаа бас гарсан одоо шороо хог хаягдлыг бол шүрт толгойд руу бас шүрдэж хаяхын зөрчлүүд бол илэрдэг. Улаанбаатар хотын хэмжээнд 168 км үерийн хамгаалалтын далан 217 км ус зайлуулах шугам сүлжээ байдаг. Үүний 40 орчим хувь нь гэр хорооллын бүсэд бий. Гэтэл үерийн аманд буусан эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй иргэд болон аж ахуй нэгжүүд үерийн даланг хогийн цэг болгож байна. 100 айл орчмын үерээс хамгаалах суваг шуудууруул гэхэд авто засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд машины тосмоос л хийж бөглөрл үүсгэж байгааг Геодез усны барилга байгууламжийн газраас шүүмжиллээ. Эдгээр асуудал бүх дүүрэгт тулгамдж байна гэлээ. Манай улс бүгд найрамдах Узбекистан улс хоорондын бизнесийн ажиллагааг өргөжүүлэх хүрээнд үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээ Узбекистан улс руу экспортлох, Узбекистан улсаас Монголд үйлдвэрлэх боломжгүй, Монголд тэр бүр худалдаалагддаггүй бараануудыг импортлон авах боломж бүрдэж байна. Хоёр улсын бизнес форумын хүрээнд тус улсаас ирсэн 30 гаруй байгууллагын бизнес эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, эхний ээлжийн хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Узбекистан улс нь 38 сая гаруй хүн амтай Төв Азийн томоохон зах зээл юм а. За тийм ч учраас энэ бизнес уулзалт нь Монголын бизнес эрхлэгчдийн хувьд шинэ боломж, шинэ түвшлэл бий болгох чухал орчин болж байгааг салбарынхан хэлж байна. За тухайлбал 2019-оос 2024 оны хооронд хоёр улсын экспорт, импортын нийт орлого 4.5 сая доллар байсан бол 2025 оны байдлаар 32 сая доллар болж өссөн байна. Харин 2026 оны эхний улирлын байдлаар 2025 оны үзүүлэлт 2 дахин өссөн байгаа. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа үр дүнгээ өгч байна гэж үзэж байгаа гэлээ. Ерөнхийлөгч хоёр улсын ерөнхийлөгч айлчлалын хүрээнд бүгд найрамд Узбекистан улсын худалдаа аж үйлдвэрийн танхим Монгол улсад 25 оны 6 сард байгуулагдсан. За үйл ажиллагаагаа 25 оны 9 сарын 1-ээс ахуулаад эрчимжүүлж эхэлснээр экспорт, импортын хувьд бол айгүйх ахицтай байгаа. За энэ хүрээнд 2019-оос 24 оны хооронд бол экспорт, импортын нийт мэдээлэл бол нэг 4.5 сая долларын хэмжээнд байсан бол 25 оны байдлаар бол 32 сая хүрсэн байгаа. За 26 оны эхний улирлаар бол энэ та өмнөх 25 оныхтой харьцуулахад бол 2 дахин өссөн юм таатай мэдээг бол хэлмээр байна.
Узбекистан улсаас манай улсыг зорио ирсэн бизнес эрхлэгч 30 гаруй байгууллага дунд цахилгаан барааны үйлдвэр, арьс шир, хувцас, идэл хэрэгсэл, чихэр шоколад, амттан зэрэг салбарынхан байна. За тэдний төлөөлөл хамтран ажиллах түншүүдээ эхнээсээ олж эхэлсэн, урт хугацаанд хамтран ажиллах хүсэлтэй байна гэдгээ хэлж байлаа. Бид анх Монголд ирэхдээ ер нь ямар байх бол гэсэн бяцхан төгшөөртэй ирсэн. Энэ 2 өдрийн уулзалтын хүрээнд хамтран ажиллах түншүүдээ олж байна. Түншүүдтэйгээ цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Манай улсын зүгээс Узбекистан улсаас эрүүл мэндийн шаардлага хангасан жимсгэн, нарийн ногоо, хувцас, идэл хэрэгсэл зэргийг авах хүсэлтэй байгаа гэлээ. Харин манай улсаас Узбекистан улс гар урлалын бараа, ноос ноолуурын бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг импортлон авахар эхний ээлжийн гэрээ хэлэлцээрээ хийж эхлээд байгаа юм байна. Хөтөлбөр бизнес орчин болонгаар үргэлжилж байна. Өнгөрсөн онд манай улс 840 гаруй мянган жуулчин хүлээж авсан. Харин энэ жил 1 сая жуулчин хүлээж авна гэсэн зорилготой байгаа. Энэ зорилтод хүрэхийн тулд хувийн хвшлийнхний оролцоо чухал юм. Тэгвэл тэдэнд толгомжтой асуудал, төрийн бодлого дэмжлэг, үйл ажиллагаанд нь хэрхэн нөлөөлдөг талаар энэ чиглэлийн бизнес эрхлэгчээс тодрууллаа. Манайх Event Tour гэдэг аялын компани байгаа. Тэгээд олон улсын аялал жуулчлалын эрхтэйгээр майс болон ивентэд суурилсан аялал жуулчлалын үйлчлэгээ давхар дээрээс нь кемпингийн үйлчлэгээ давхар үзүүлэлт явуулдаг. Манай Event Tour компанийн хувьд бол гадагшаага олон улсын арга хэмжээ, экспо, хурал зөвлөгөөн, олон улсын тэмцээнүүдэд суурилсан аяллыг төлөвлөгөө хийдэг. Одоо ерхий аялын компаниуд маань маш олон төрөлтэй байдаг. Ерхий аялал явуулж байгаа компаниуд байна тий. Манай Event Tour компанийн хувьд бол яг ивент дээрээ майс дээр суурилсан тийм спешиал аяллуудыг бол хийдэг байгаа. Майс бол ерөнхийдөө маш том зах зээл. Монголд бол бас хөгжөөд төдийлөн удааг байгаа гэж юу нь бол харж байгаа. За асуудлыг ярил бас маш их асуудлууд байна. Тийм. Хүний нөөц ялангуяа одоо нөгөө ковидын хугацаанд аялал жуулчлалын салбар маань зогссон байдал орсны улмаас одоо бол нөгөө хүний нөөц эдрийн асуудлыг ингээд сөхөгдөд ирж байна л та. Ер нь бол хэсэг аялал жуулчлалын хүний нөөц маань долтлоо байж байгаа. Одоо яг ингээд сэргээд ирж байна гэж үзэж байна. За аялал жуулчлалыг бас дэмжиж салбарын зүгээс бол татвар хөнгөлөх ч гэдэг юм те. Энэ хөнгөлтүүдийг үзүүлж байгаа нь бас их сайшаалтай. Мэдээж өшөө бас бодлогын одоо шинэ хуультай боллоо тий бодлогын одоо зүгээс бол маш их бас дэмжлэг шаардлагатай. Бусад ер нь улсуудад одоо Солонгос гэдэг ч юм тий улсуудыг ингээ харьцуулаад харахад улсаас ингээд маш их аялал жуулчлалын салбараа дэмждэг тий спонсорлоод аяллаа компаниудыг урьж өнгөө одоо байрлуулад оролцуулаад аялал хийдэг ч юм тий. Тиймэрхүү юмнуудыг бол одоо Монголын одоо аяллаа компаниуд өөрсдөө хуваараа дандаа зардлаа гаргаад одоо экспорт оролцох ч юм уу тий өөртөө зардлаа гаргаад ерөөхдөө ингэж хийж байгаа нь байна л да. Тэгтэл бусад улс орнууд бол төрийн санхүүжилт маш ихтэй. Аялал жуулчлалыг бол маш сайн дэмждэг. Манайд бол одоо зах зээл маш их байна, боломж олцоо байна тий. Destination-д бас маш хөгжүүлэх хэрэгтэй байна. Одоо ингээд жоохон дэмжиж өгчих юм бол илүү сайхан хөгжих юм. Энэ шинэ компаниудын хувьд бол эхний 3 жил бол маш хэцүү байдаг. Үйл ажиллагаанд тогтворждог тий. Татвар одоо за дан нөө татвараас гадна бас ажилчдаа одоо ингээд цалинжуулах тий түрээсийн төлбөр дээрээс нь одоо нийгмийн даатгалын шимтгэл төлөх тий судалгааны татвар төлөх ч гэдэм үү. Тэнгүүт одоо энэ бүх бизнесийн одоо хөрөнгө оруулалтуудыг маш хийж бизнесээ гайгүй томруулахын тулд мэдээж хөрөнгө оруулалт маш шаардлагатай. Хэдий одоо ингээд хөнгөлөлттэй зээлүүдээр олгодог ч гэсэн босго нь маш өндөр гэдэг ч юм те. Энэ бүх зээлүүдийг авахд одоо шаардлага маш өндөр ингээд тавьдаг юм. Тэр шаардлагуудыг жоохон багасгаад өөр өгөөж нь юмээсээ гэж үзэж байна. Зүгээр л одоо зээл хөнгөлөлт олгоод байхаас илүү бодиттой юм тусламж ч юм те. Маркетинг зардлын гэдэг ч юм уу те. Бодит тусламжууд илүү хэрэгтэй гэж харж байна.
Монголын хөрөнгөний биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд 2025 оны санхүүгийн гүйцэтгэлтэд тулгуурлан нийтдээ ойролцоогоор 1 их 80 төгрөгийн ногдол ашиг хувьцаа эзэмшигчтэй хуваарлахаар шийдвэрлэжээ. 2024 онд нийт 46 компани 123 их 80 төгрөгийн ногдол ашиг олгож байсан бол 2025 оны хувьд дээрх түн ойролцоогоор 19% буурчээ. Ногдол ашигын дийлэнхийг 1-р ангиллын компаниуд бүрдүүллээ. За мөн биржийн ангиллаар нь авч үзэх юм бол ногдол ашигын хуваарлалт зах зээлийн томоохон компаниуд дээр төвлөрсөн хэвээр байгаа юм а. Тодорхойлбол 1-р ангиллын компаниуд нийт ногдол ашигын 96.23% буюу 963 тэрбум төгрөгийг бүрдүүлж байгаа бол 2-р ангиллын компаниуд нийт дүнгийн 3.7%-ийг, харин 3-р ангиллын компаниуд тэг 107%-ийг тус эзэлж байна. Худалдаа авчдын банк компани 2025 оны цэвэр ашигаас нэгж хувьцаанд 692 төгрөгийн ногдол ашиг хуваарлахаар шийдвэрлэлээ. За ингэснээр нийт 35 тэрбум төгрөгийн ногдол ашигыг хуваарлаж байгаа юм. За ногдол ашиг авах хэрэгтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2026 оны хувьцаа эзэмшигчийн ээлжид хурлын бүртгэлийн өдрөөр буюу 2026 оны 4 сарын 3-ны өдрөөр тогтоон ногдол ашигыг эрх бүхий зохицуулагч байгууллагаас зөвшөөрөл хүлээн авснаас хойш 1 сарын дотор үнэт цаасны төлөрсөн хадгаламжийн төв компаниар дамжуулан хуваарлахаар болсон байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэгмийн дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн 2026 оны ээлжид хурлаараа эх оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг албан ёсоор баталсан байна. Мөн тус зөвлөл нь энэ онд хууль эрх зүй, бодлогын өмгөөллийг идэвхжүүлэх олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх төдийгүй эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан бүсчилсэн арга хэмжээг шатараатай зохион байгуулахаар тусгажээ. 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Америк нэгдсэн улсын эрдэмтдийн хийсэн судалгаанууд захим хэрэглээ хүүхдийн анхаарал төвлөрөлд сөргөөр нөлөөлж байгааг харуулж байна. Тухайлбал Америк нэгдсэн улсад 9-10 настай 11,000 гаруй хүүхдийг хамруулсан судалгаагаар дэлгэцийн хэрэглээ өндөр байх тусам анхаарал зан үйлийн асуудал нэмэгдэх хандлагатай болохыг тогтоожээ. Үүнийг сошиал медиа болон богино хугацаатай хурдан солигддог контенттэй холбон тайлбарлаж хүүхдүүд урт хугацаанд анхаарлаа тогтоон байх чадвар аажмаар буурч байгааг харуулсан байна. Энэ судалгааны үр дүнгийн тухай багш сурагчдаас тодорхойллоо. За тухайлбал ерөнхий боловсролын сургуулийн 1 цагийн хичээл 40 минутаар ордог. За энэ хугацаанд хүүхдүүд үнэхээр дуртай хичээл нь биш л бол анхаарлаа төвлөрүүлж чадлагүй, ойр ойрхон цаг харж өнгөрүүлдэг гэдгийг хэлж байгаа юм а. Үнэхээр ингээд дуртай хичээл мичээл дээр бол дараа 2-3 цагийн хугацаанд ямж асуулгүй анхаарлаа төвлөрүүлдэг. Тэгээд зарим нэг сони хичээл дээр бол ингээд орж байгаа цагт нь анхаарлаа төвлөрүүлэл гэрийн даалгар малгар гэвэл яг тогтож хийхгүй гялс хийчихгээл гялс бүгдийг хийгээд дуусчих чи юм ойлгоно гэхдээ бүрэн ойлгохгүй анхаарал төвлөрөл муул агаал та. Одоо чи нөгөө баг манай дүү хүртэл 3 настай дүү хүртэл амар юм үздэг ш. Жохон сандалтад нөгөө ардталтаа нороо тулах хөнгө болохоор жохон нороо өвдөд. Харин багш нарын хувьд 30-40 хүүхэдтэй нэг анги байлаа гэхэд дунджаар 10 хүүхэд нь хариуцлагатай хандаж хичээлд идэвхтэй оролцдог бол үлдсэн хэсэг нь ойр орхон өөр зүйлд сатаардаг лээ. За энэ нь гар утас сахим хэрэглээтэй холбоотой гэдэгтээ ч санал нийлж байна. За ерөнхийдөө одоо сурагчдын нийт хичээлдээ хандах хандлагын хувьд ерөнхийдөө харцангуй ингээд нэг сул сүүлийн жилүүдэд гэж хэлж болохоор тийм хичээл хандах хандлага анхаарал төвлөрөл ер нь бие дааж ажиллах чадрын хувьд харцангуй сул байна гэж харж байгаа. Энэний шалтгаан ялч гар утас. Гэхдээ бүх нийтээр нь бас хамруулж болохгүй. Энэ жишээлбэл ангид 30 хүүхэд байлаа гэхэд 10 хүүхэд хангалттай сайн сурчдаг тийм багшийн хэлж ярьж байгааг тухайн цаг үедээ хийдэг, ойлгодог, хүлээгээд авчдаг шалгалтаар тэрийг илэрхийлээд гаргацдаг хүүхдүүд байгаад байдаг. Гэтэл нэг 10 хүүхэд дундаж хэмжээнд 10 хүүхэд тэр ангиас муу төвшөнтэй ч гэдэг юм уу иймэрхүү байдалтай байна. 4-10 настай хүүхдийн анхаарал төвлөрүүлэх дундаж хугацаа 20-30 минут орчим байдаг байна. Харин насанд хүрсэн хүний анхаарал төвлөрүүлэх дундаж хугацаа 30-45 минут орчим байдаг лээ. За сүүлийн жилүүдэд энэ хугацаа буурсаар байгааг боловсролын байгууллагын онцолж байна. Бидний одоо иргэн тойронд байгаа зүйлс анхаарлыг төвлөрүүлэх сатааруулах зүйл маш их олон болж эхэлж байна. Тэгэхээр нөгөө энэ бол ихснийхээс багасна гэж байхгүй. Тэгэхээр судалгаагаар болохоор бага насны хүүхдүүд за нэг 4-өөс 10 насны хүүхдүүд ч юм уу дунджаар нэг 20-30 минутыг бол анхаарал төвлөрөх одоо хугацаа гэж байгаа юм л та. Тэгэнгүүт насан туршидтын хугацаа гэхээр 35-40 минутын хооронд байх
жишээний судалгаагаар юу гэж бас дамжуулсан байдаг вэ гэхлээр бага насны хүүхдүүдийн одоо анхаарал төвлөрхийн хугацаа бол одоо нас жил ирэх тусам суралцах одоо хүүхд хөгжих тусам нэмэгдэж идэг гэж ийм судалгаа бол байдаг. Хүүхдийн унших, бичих, зурж будах зэрэг биеэр оролцох идэвхтэй үйлдэлүүдийг нэмэгдүүлэх нь анхаарал төвлөрөлтөд эерэг нөлөөтэй болохыг ой тогтоолтын тамирчин зөвлөж байна. Мөн өдөр тутмын тогтсон дэглэм, дэлгэц ашиглах тодорхой цагийн хуваар тогтоох, хүүхдтэйгээ хамт чанартай цагийг өнгөрүүлэх нь төвлөрөх чадварыг аажмаар сайжруулахад чухал нөлөөтэйг хэлж байна. Нөгөө талаас дан ганц багш нар болон хүүхдүүдийн биш, эцэг их гэр бүлийн оролцоо нөлөөлөл чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг багш нар хэлж байлаа. Лос Анжелес 2028 Олимпийн наадамд оролцох эрхийн оноо олгох боксing Азийн аврах шалгаруулах тэмцээнд 194 тамирчид хүч сорж байна. Үүний дотор Токио 2020, Парис 2024 Олимпийн наадмын амжилт үзүүлсэн тамирчид цөөнгүй байна. 3 сарын 30-наас 4 сарын 10-ны өдрүүдээр Асан аренад явагдаж байгаа энэхүү тэмцээнд твийн шилдэг боксчид эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жингээр өрсөлдөх юм а. Энэхүү тэмцээн нь Олимпийн наадмыг хариуцах болсон World Boxing холбооноос зохион байгуулж байгаа анхны Аз твийн авраг шалгаруулах тэмцээн юм. Даваа гарагт төшгөнөөсөн уг тэмцээнд 21 орны 194 тамирчин хүч сорж байна. Тухайлбал Олимпийн авраг буюу Лин Ютийн Казахстаны ах дүү шилдэгүүд болох Нурбек Оролбай, Айбек Оролбай нар ил тэмцээнд хөрсөлдөхөөр манай улсад хүрэлцэн иржээ. Үүний сацуу энэ цаг үед тодрон гялалцж байгаа манай твийн бүхэл одод хүч сорихоор зэхэж байна. Иймээс энэ тэмцээн нь өнөө жилийн Азийн наадмын өмнөх томоохон сорилог наадам болж байгаа юм. Манай улс боксing эрэгтэйчдийн Азийн авраг шалгаруулах тэмцээнийг 2007 онд, эмэгтэйчдийн Азийн авраг шалгаруулах тэмцээнийг 2012 онд эх орондоо хүлээн авч байсан. Харин энэ удаад боксing эрэгтэй эмэгтэй төрлийн Аз твийн авраг шалгаруулах тэмцээнийг хамтд нь анх удаа зохион байгуулах эрхтэй болсон. Монголын эрэгтэй тамирчдаас хайдангийн алтан уяыг 1971 онд анхлан твийн авраг дөрүүлж байсан бол эмэгтэй тамирчдаас болортуул уянга нар 2012 онд анхлан аврагалсан юм. Парис Олимпиад усаад дэлхийн боксing холбоо өөрөө одоо дэлхийн авраг, Аз твийн авраг, Азийн наадам гэдэг чаленж одоо тэмцээнүүд дэлхийн цомуудаа оноо тоглосон. Тэгээд одоо Монгол дож байгаа Аз твийн авраг маань бас их том оноотой олон алтан медаль авахыг зорж байна. Лос Анжелесийн Олимпийн наадмыг оноо олгох энэ жилийн хамгийн өндөр оноотой тэмцээн. Энэ бол одоо энэ тэмцээний хамгийн гол чухал ач холбогдол. 37-8 орон орохоор бүртгэгдсэн байсан. Гэнтхэн тэгээд одоо энэ ойрох дорнотын асуудлаас болоод дайн байлдааны асуудлаас болоод нэлээд орнууд асагдлаа, тамирчид чинь нэлээд асагдлаа. Монголын тамирчдаас 70 кг бямбэрдэн, 55 кг бэлгүүн сайхан, 60 кг намуу нар ихний тулаанаа хийж ялалт байгуулад байна. Манай тамирчдаас эмэгтэйчдийн 68 кг-ийн жинд номон дээр 51 кг мөнгөн саран, 54 кг дэлхийн авраг шалгаруулах тэмцээний хүрэл медальт инх жаргал, 57 кг номин эрдэнэ, 65 кг цэцэг даринаар хүч сорих юм. Харин эрэгтэйчдийн 50 кг дэлхийн аваргийн мөнгөн медальт Баттулга, 60 кг буян далай, 65 кг инх төр, 75 кг далай, 85 кг бариахан, 90 кг инх санаа, нэмэх 90 кг бикнуур нар тулалдана. Эх орноо төлөөж энэхүү тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг сорилог тэмцээний дүнгээр тодруулсан юм. Урдчилсан шатны болон медалийн төлөөх тулаанууд 4-р сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд явагдах бол аваргийн төлөөх тулаанууд 4-р сарын 9-10-ны өдрүүдэд Асан аренад явагдах байртай байна. Эдгээр өдрүүдэд боксing Азийн аврах шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод явагдаж байгаа л 5-р сарын 28-наас 6-р сарын 7-ны өдрүүдэд болох шатрын Аз твийн аврах шалгаруулах тэмцээнийг манай улс түүхэндээ анх удаа хүлээн авах юм а. Мөн 3-ыг харьцах 3 болон жудо, сонгомол, чөлөөт бүхийн баг тамирчид ойрын өдрүүдээр Аз твийн аврах шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэж байна. Сингапур улсад 4-р сарын 1-ээс 5-ны өдрүүдэд болох Сагсан бөмбөгийн 3/3 Азийн авраг шалгаруулах тэмцээнд эрэгтэй 22, эмэгтэй 21 улсын баг тамирчид оролцоно. Монголын эрэгтэй баг Сугар очоор Болор Эрдэнэ, Чин Худаг, Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр уг тэмцээнд тоглох юм. Тэд ихний тоглолтоо 4-р сарын 4-ний өдөр Хятадын Тайвантай хийх хуваартай байна. Харин манай эмэгтэй багийн хувьд Ариун цэцэг, Нарангоо, Нандин хөсөл, Хулан нарын бүрэлдэхүүнтэй уг тэмцээнд оролцоно. Энэ тэмцээний өмнө 3/3 олон улсын сайд Онлоотрын хулан онцолж Азийн аврагт гялалзах тоглогчоор нэрлэлээ.
Монголын эрэгтэй баг 2017 болон 2023 онуудад 3 эсрэг 3-ын Азийн аварга дөрүүсэнд төдийгүй 2018-2019 онуудад мөнхүү тэмцээнээс мөнгөн медаль гарцсан амжилттай. Харин Монголын эмэгтэй баг энэ тэмцээнээс 2013 онд мөнгөн медаль, 2024 онд хүрэл медалийг авчирсан билээ. Залгаа 4-р сарын 6-наас 12-ны өдрүүдээр сонгомол болон чөлөөт бүхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Кыргызстаны Бишкек хотноо явагдана. Энэ оны ихээр чөлөөт бүхийн улсын аварга шалгаруулах тэмцээн төрүүлсэн тамирчид эх орноо төлөөлөн уг тэмцээнд оролцох юм. Тэдгээрээс олон улсын хэмжээний мастер гаавхыг намбар давгнаар чөлөөт болон сонгол бүхийн твийн аваргад хоёуланд нь зодголно. Мөн олон улсын хэмжээний мастер даваанд сонгол бүхийн Азийн аваргад хүч зорхоор бэлтгэж байна. Үүнээс хэдхэн хоногийн дараа буюу 4-р сарын 16-наас 18-ны өдрүүдээр жудо бүхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн бүгд найрамдах Хятад ард улсын Ордос хотноо болно. Энэ тэмцээнд 18 орны 164 тамирчин хүч зорих юм. Энэ оны ихээр явагдсан жудо бүхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд төрүүлсэн тамирчдыг энэ тэмцээнд оролцуулж байна. Харин хасах 78 кг-д урангоо хүслэн нарыг, хасах 57 кг-д ариун заяа цэнд базар нарыг, эрэгтэйчүүдийн хасах 66 кг-ын жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ёолкийг Жансан доржийн хамтаар, нэмэх 100 кг-ын жинд цэцэн сэнгэл болон Пэрнлэ Жамс нарыг хамтд нь сойхоруулжээ. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ анхаарал хандуулсанд баярлалаа.